Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргил болд. Хоёрдугаар хэсэг. Яагаад ч юм уртаар санаа алдмаар санагдана. Хороо гарынх нь үзүүр хөрж, цээж нь хоосон оргиод хачин их гуниг хормын зур нөмрөөд авлаа. Одоо бод цаг хугацаанаас даруй 90 жилийн өмнөх анхны гэмээр туршилтын бичлэгүүдийг сонсож байхад түүхийн үнэт цоргон цолдууруудыг олж сонссон тун хачин их баярлаж, зүрхэн тогтож, амьсгал нь намдаж өгөхгүй их баярлаж байсан бол энэ удаагийн мэдрэмж тэсвэр байлаа. Хэрв загасчин хүн байгаад хайсан тэгэрэн олж авсан бол мөн их баярлах нь гарцаагүй. Түүнийг хайрлан хадгалж, зөв цагт нь гарган ирж ид шидийг нь үзэх байсан биз. Төгсөөгийн хувьд хуучны дуу бичлэгүүд тэр дундан хүрээ дэмэд гуйлан саран гэх хизээч урд хожид сонсож байгаагүй шин танилуудтай болсон төдийгүй өнөө хүртэл дуулагдж буй энэ дууны анхны ч байж болох хувилбарыг сонссон тон ихэд баярлах ёстой гэдэл тэгсэнгүй. Бичлэг дээрх бүсгүн хоолой, уянгалга зөөлөн хоолой, асар их шаналлыг нуух мэт. Үе зангирч бас хөг тасрах үеч хэд байлаа. Дуу дуусах бүрт бичлэгийн чанар муудснаас болсон гэмээр паригах, царигах, ай хөгн таталтан дуугарах тэгснэн зүгээр паржигнан болж хувирснаар бичлэг дуусчээ. Асар хүнд дарамтнаас өндөөж буйтай урдамсгаа авч ирвэл арай дээрдэх юм. Тэнд хэсэг сууж үргэлжлүүлэн сонсъё гэвч нэг л тогтож өгөхгүй. Юу гараад гүйжгмээр санагдсан ч хотын цаг руу амралтын хэдэн өдөртөн байн гүйж чадахгүй тул хэдэн бичлэг хуваараа нууцаар хийж аваад явахтаа. Өнөө мандах нар дууны бичлэгч хийгээд амжаваа. Асар хүн дарамтнаас өндөөж буй аятай урд амьсгаа авч ирвэл арай дээрдэх юм. Метроны буудлын дээр ирж хүйтэн юм авч нэг амьсгаагаар шахам залхилж аваад эргэн тойрнон хартал өөрөөс нь гадна 20-од насны хосоод хүзүүд нь тэврэлдэж юугаас өөр хүнгүй. Хүлээлгийн сандал дээр хөлөөн жин хэвтээд өгөв. Нэг гараараа нүдэн дарж намгүм дунд хөвдөж байтал гівгэнт дээрээс нь өнгөсөн хэнэгэн би чамайг битгий сонс гэж хэлсэн биз дээ. Хэмийн хашгирхан тэр айн цочсондон год үсрэн босготон хажууд дэш ойчод өгчээ. Хатуу таягны амтыг хэдэн удаа нуруундаа хүртэж аваад сая нэг хартал архивын газар байсан өвгөн байдгаараа улаан нүдэлчгээ зогсож байлаа. Амнаас нь цагаан хөөс загарчихсан бол түүнийг галзуу гэж бодгосон. Гэтэл тэрдээ холоос энэ хүртэл дагаж ирчгээд хийсэн, харсан, үдсэн сонсныг нь мөрдөн мөшгөж, түүнийг нь буруутхан зандчиж зогсох хөгшөнтэй ам мөрөмөр байвч өнөө хачин хоосон мэдрэмж хамаг ирч хүчийг нь авчих шиг санагдсаар байсан тул эсэргүүцсэнгүй. Төгсөө та чинь яасан хачин хүн бэ? Яагаад намайг дагаад байгаа юм? Бас юун бичлэг гэхэд өвгөн дуулдсан газрын гай тарж үхэл дууддаг мандах нар дууны бичлэгийг чи сонсчихсан байна. Наадах чинь гуниг хар усалтан тархиан идүүлж зүрхэн атгуулсан зовлонт хүүхний дуу. Амьдын ертөнцөөс амьсгаатай дээр сайн дураараа хагцэг гэвч үйлийн үргээ чинь зулгааж үлдээгээд улмаар шаналл гачлаанд нэрвэгдэж
Хоёр ертөнцийн зур гадсан хамаг хайр залуугаан санагалзан үгүйсэндээ дуулсан дуу. Ийм дууг битгий сонс. Битгий гар. Битгий гай гэж мөн их загсан. Хээ данч явда гэд өчгөр нүрийн алгадана. Өвгөний хэлснийгс марталгүй санаж явах үүднээс тэр дөрөн удасныхаа дуу гараагуурыг гарган ирж бичиж яваа. Давшруулан асуухаар толгой өргөн гаргахад өвгөн урд алга болсон шигэн мөн ижил хаашаа ч алга болчихжээ. Харин тэртээ хэдхэн алхмын цаана эргэлэн зогсож байсан хоёр түр тархин хийж байсан. Нэг нь ирж буй метроны чимээнээр цамар үсрэн орчихов. Нөгөөх нь харин болиулахгүй юм. Харвас тэнэг үлдлийг нь харсаар байж ам тавьж буйн дээр хар төмөр ирээд өөх махыг нь тастаад хийчихлаа. Цагдаагийн газрын үүдэнд хөлийн сууна. Болсон явдлын тухай мэдүүлэг хэдэнтэй өгөх бүрт нэгэн ижил юмаа ярина. Харин хяналтын камерт бичигдсэн дүрс телсүүр байх юм. Төгсөө метроны буудлын дээр ирээд ус цэлгэлж зогсох юм. Үүний дараа хүлээлгийн сандал дээр очиод дээш гарan хэсэг хөвдөж байсан босч сандал дээрээс өөрөн гулсаа дунчгаж байгаа дүрс камерт өртжээ. Тэнд түүнээсүр гадны хүн байсангүй. Өнөө өвгнөөс сүдрэн жүлдэггүй байлаа. Төгсөөгөөс хар дамхны шинжилгээ авч мансуурсан эсхийг хүртэл тогтоож юм. Эцэст нь хэдэн рублээр торгуулад цагдаагийн газараас явах гэхэд төрөөхөн хайрандам бялуурж тэврэлд нь нилуурж асан хоёрын амьд үлдсэн нэг нь төгсөдөө зөрөн өнгөрөхтөн духааран харж тон сэжигтэж юмалсан зөрлөө. Гэхдээ гэмтнийг тогтоох ажил төгсөөгийнх бус цагдаагийнх билээ. Буудалдан эргэн ирж ховцос сэлтийн сольж байхтан бичлэг хийж авсан төхөөрөмжүүдийн шалгаж нэгэнгүй сонсохдон мандах нар дууны бичлэгэнч сонсоод амжлаа. Хуурцэг дээрээс бараг тэр жигэрэн бичигдсэн байв. Харин гар утсан дээрх өвгөний яриа зүгээр л уртаас урт үргэлж ирсэн нам давтамж болсон байлаа. Тун хачин өөрийнхөө дуугч бичиж үзээд шалгав. Өнөөхөл танилга үнэхтэй нэгэн хэвэн нэг л чихэнд наалдацгүй хэвээрэн. Ягаад ч юм зүн татаад өнөөх дууны тухай л ахин дахин судалмаар уг гарлыг нь олж мэдмээр учир шалтгааныг нь тайлмаар байгаад болж өгсөнгүй. Иймд зөвөрийн компьютерын асаагаад нэрээр нь хайж эхэллээ. Энэ дууны тухай, дууны үгний тухай хүмүүсийн таамгууд үргэлжилсээр байх дор нэгэн дүрс бичлэгийн тухай яриа олж уншаад хаваа. Хувь хүн нийтийн орон зайд бичсэн байх бөгөөд манай эмээ дээр үед чуулгад ажиллаж байсан гэсэн. Тэгээд энэ дууг ганцаараа дуулах болоод бэлдэж байхдаа бас нэг эмээ дээр очиж асуусан гэсэн. Тэгсэн чинь аимшигтай юм сонсоод тэгээд нэг худалгүй нас барсан гинлээ. Тэр явдлын тухай бас видео бичлэг хийсэн нь манад байгаа гэхэн тэр. Тэр дөрөн сэтгэлийн эзэнтэй холбогдож яваад санаа нь багж утгаан амарсан төгсөө тэр өдрийн ажлан тэр чигтэн цуцлаад амархар хэвдлээ. Баярт төгсөөгийн гараас хөтлөн уул өдгөөж байх юм. Түүний царай нэг л давгүйн дээр тэдний араас хөөж бүх хэсэг хүмүүсээс зогтож буйг төдгөн мэдлээ. Баярт байн эргэн харж төгсөөгийн гараас чанга дадсаар улам өндөр төгсөв. Ардхан талд нь хүмүүсийн хашгирах чимээ улам мордож ирэх үед тэд уулын орой дээрх хатасхан дээр өөдөөдөөс харан зогсож байлаа. Баяртын нүдэнд нулимс цээлэгнэж бол бараахан бүсгүйч амьд үлдээрээ бүтэн сартаа шөнөр өнөөхөө боож баадагнаад энэ тэрээр
Тэгэхэд би чамтай уулзъя. Тэгэд өөрт чаргаж мөнхөд ханьсыг гэснээр хадан зохион дээрээс доош үсэрч хөвөө. Төгсөө хашгиран сэрээд орчин тойрнон харвал Москвагийн вокзал хавьд хэд хоногийн өмнө захиалсан буудлын жижигхэн өрөөнд ганцаараа байлаа. Энэ бол хар дарсан зүйд байв. Утсанд нь захиа ирэх чимээнээр зочсондон золдол хашгирчихсангүй. Уран зураач мэргэжлэр өмнө бакалаврын зэрэг хамгаалахаар сурч байхдаа том бүтээлийн судалгаан дээр ажиллаж асан үедээ нойр хоолгүй хэд хонсонсон. Тэгэхэд төгсөөгийн бие муудаж ядраад нойргүйдэлд орсноос хоолны дуршилгүй болж хоод хэд хоног эмнэлэг твдэж байсан. Тэдгээр өдрүүд түүний хувьд там байсан. Гэхдээ түүнээс долондор байдалд аялаж амархаар явахтан оржсондон итгэж чадсангүй. Зурвастай холбоо тогтоохоор хүссэн хүнээс дүрс бичлэг ирсэн байжээ. Харин түүний дор би лав таны оронд байсан бол сонсохгүй байсан. Гэхдээ нэгэнд чухал хэрэгтэй байгаа бол гэж бодоод явууллаа гэсэн байлаа. Бичлэг эхлэхэд хуучны хэв маягаар ханан дээр хадсан хэвсний наана турж ицсэн настай тэр хүн мэнгэртэй цээжээр арай чамаа амьсгалж буй болов уу гэмээр харагдана. Төвний нүдэн зэхэрдэн сааралтаж хэтих турж ицснээс гүрээнийх нь судас хүртэл гүрэлцэн гарч иржээ. Өмссөн хувцсан томдож мөрөн гарснаас хэн нэгэн түүнд дээл нөмрөлөв. Яриа эхэллээ. Энэ доо бол ардын засаг ялахаас өмнө гарсан доо гэдэг. Олны донд гуйлын саран гэж алдаршсан Маймаа хотын хүүхэн энэ дууг хайртай хонгор залуудаан зориулж дуулсан байгаа. Залуу нь эсэргүү нэрээр цаазлуулсан гэдэг. Яг ч нарийн мэдэхгүй маа. Тэгээд өнөөхөн санан дурсаж битгрээд болж өгөхгүйдэн сэтгэл санаа нь өөмөрч шүн төлөөр хээр нутаг руу гүйжгээд байдаг гэж байсан. Өдмөр гэж яав. Өзвөөс ихээ хөөрхөн хүүхэн байснаас хүрээний бүхэл ирчүүд үүдээр нь холихож өнөө хүүхнийг баллаж тавьчих гээд байсан байх. Гэсэн ч өнөө залуудаан хачин их үнэнч хүүхэн өгсөн хойнонд сүнсийг нь дуудаж зөхөөд баллаж байсан байх. Одоо жохом юу хийснийг нь мэдэхгүй дээ. Их л муу юм хийж байж өнөө залуугийнхаа сүг сүудрийг дэрэгдээ нааж авчирсан. Ёр нь андашгүй дээ. Сүн сүтэр дагуулсан хүний сүвэ хаваар өндгийн чинээ өмхий идээтэй хатиг битэг гарч ирээд хагарч өгөхгүй удна. Арьс нь хууларч өмхий самхаа хангалуулад үсэрхийлж томроод өөрөө сүулт нь тэрэндээ баригдаж өгдөг юм гинлээ. Гойлын саран тэгээд л нэг өдөр орсроггүй алга болсон. Тэгээд ч үхээ байц. Гэвэ. Бичлэгийг хийгч бүсгүй. Та энэ тухай хинээс сонссон юм? Гэж асуухад эмгэн хүрээ дэмэд гойлын сарангийн хамгийн ойрын хүн байсан юм. Хар элгийн хүн чиглэн халамжилж эргэж тойрч байсан гэдэг. Тэр хүн одоо хаана байгаа вэ? Одоо мэдхэв цус. Сүүлд сураг сонсхныг тэр гойлын сарангийн дурлалт хүний үхсэн газраар тойрч нутгалж угаад дууссан гэдэг. Гойлын сарангийн хайртай хүнийх нь нэрийг та мэдэх үү? Баярт гэдэг байсан. Гэлээ. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.